Сайн байцгаана уу? Би Кико байна. Та бүхэндээ Kiko's Corner-ийнхаа эхний дугаарыг Kitchen Studio-гаас хүрэхэд бэлэн болсон байна. За би энэ хүчийг маш удаа хүлээсэн. Та нарыг ч гэсэн тэсээ ядаа хүлээсэн гэдэгт итгэлтэй байна. Хэвлээ шууд эхнийхэн дугаарыг эхнийхэн зочноор эхлүүлэе гэж бодож байна. Энэ хүн болохоор миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг гэж би боддог. Тэсэма. За эхний зочноо өгтөж авахаас өмнө та бүхэндээ Kiko's Corner-ийн алтан дүрмийг тайлбарлая. Манай галтгоонд уригдсан зочин маань энэ өдрийн хийгдэх хоолыг өөрөө сонгох бөгөөд гэрээхийн галтгооноосоо хүнсээ цуглуулан бэлдэж авчрах ёстой. За тэгээд Kiko зүгээр ч нэг хоол хийлгүүлэхгүй хажуунаас нь янз бүрийн асуултууд асууж сонирхолтой чаленжууд болон үүрэг даалгавруудыг өгнө. За юуны өмнө Kiko'д маш их баярлалаа. Энэ гоё контенттай намайг одоо эхний зочноороо ингээд урьсанд маш их баярлалаа. Гэртээ хөргчнөөсөө бэсэн юмнуудаа айтайхан юмнуудаа авчирлаа яг хүндээ. Би саман загас авчирсан. Аха. Тэгээ хажуугаар нь хоёлаа гоё ирүүл будаа байгаа. Хажууд нь тэгээ бас гоё ногоонууд шарна. Kiko бас ирүүл хоолны дуртай шүү дээ. Аха. Тэгэж одоо би бас ирүүл хоол хийх юм байна гэж бодоод авчирсан. За тэгвэл хэдүүлээ шууд хоол руу ер нь бол орцгоё. За ер нь миний хоол хийх арга барил маань ямар вэ гэхээр рецепи даавч нэг хийдэггүй. Ерөнхийдөө хөрөгчөнд юу байна, тухайн үед юу байна тэднийгээ тэгэл холиол Freestyle хийдэг. Яг тухайн үед импровизац хийгээл. За тэгээ ямар ч юм аа нэг хэмждэггүй зөвөр нүдэн баримжаагаараа хийгээл авсаал за ахин жоо нэм химэн гэмэн тэгээ хийчдэг. За юу ч гэсэн кейлийг гоё сутай байдлаар хийчин. Coconut milk-ээр гоё соус гаргаад гоё сэмстэй, гоё юм цагаан гаатай, маш гоё юм ароматай гоё тэгээд бас перцээ чинь. Тэгээ coconut milk-ээр хийсэн цагаан соустай саман загас. Тэгээд будаа. Энд их будаа ямар сонирхолтой байдаг хаа. Будаа нь холимог будаа, киноа байгаа, булгур байгаа. За энэ бор будаа бас дунд нь байна. Одоо яг нөгөө нэг хөрөгчнөөс авчирсан гэдгийг та бүхэн харж байгаах. Энэ бол хэрэгэлсэн truffle oil ах шүү тий. Энэ бол бүр ингээ онгоолоод үзэнгүүтэл чи өндрийн шүү. Үнэртэй үстэй. Энийг манай нөхөр Европоос авчирсан байхгүй. Тэгээ би нэг бүр хайрлан харамлан гэж хоолндоо хийдэг. Эрүүл орцтой мөртлөө амттай гоё чамин юмуд орсон юм тий. Одоо үзэгчдэд тайлбарлахад заа өнөөдөр бол ер нь Kiko's Corner контентын турш би бол туслах тоогооч. Манай зочд маань болохоор ахлах тоогооч. Тэгэхээр би ер нь юм хийхгүй. Би ер нь эндээс ингээд хараалцах гэж байна. За би мэдээж чадгаараа туслана. Гэтэ бас хажуугаар нь гоё чаленж хийх байгаа. За хоёлоо бинийгаа яаж таньдаг хүмүүст хэлэх вэ? Энэгээр яшигчтэй. Тийм. За бид хоёр л угаасаа тэнгисийн эргээр телевизийн цаанаас танилцсан байгаа. Би яг Тэсэмаг яг яажсан яг нөгөө нэг өмнө нь Instagram-аар харж байсан. Бүр нэлээд жоохон бахта харчихсан. Тэгээ бүр oh my god ямар хөөрхөн юм гэж харчихсан хаа. Чиний юм жим хийдэг гар мараа бараг ингэсэн зураг. Бэсэ. Тийм нэг ой бэс нэг ой өөрчлөсөн. Би яг тэр чинь бүр бараг 15 жил. Бараг 15 жил. Тэгээд би яг хичин болов юм ойролцоо настай охин юм болов ямар хөрх охин гэж харсан. Вау тийм. Чи болохоор яг намайг тэнгисээрээс мэдгүй. Чамгийн камерны занаас зурхны занаас харсан тийм. Тэгээ хоёлаа шууд ингээд айлшаа ингээд найз юм шиг шууд өдөр ингээд гоо клик гэсэн тийм. Тий шууд ингээд гэлээ. За ойл юм уу те. Энийг таадалчин. За таалын гээд эмчиг. Тэгээ буцлангууд нь галыг багасгаад ойл хийхгүй юу чи хийлгүү. Өөрөө айгуу гоё ингээд амттай болчих. Энэ хамгийн дэшээ тийм. Буцлангууд нь хоёлаа унтраагаад за галыг багасгаад чи туслах тоож юм чи. Энэ кейлнүүдийг хоёлаа гоё сутай хийж шарах учраас эдрийг ингээд гоё жижиглээд тийшнээс нь салгаад нэг бол шууд гараараа салгаад бутан хэрэггүй. Зүгээр шууд ингээд за ойрын сайн сайхан юу байна? За ойрын сайн сайхан их байна. Маш олон гоё прожектууд орж ирж байна. Гоё боломжууд гоё нэгдэж байна. Олон хүмүүстэй танилцж байна. Хүүхдүүд том болж байна. Сургууль цэцэрлэгээ завгүй тий. 3 хүүхдийн ээж боддоо 3 хүүхдийн ээж болсон байна. Тэг бас саяхан хурмаа
Түрүү жил хурмаасан. түрүү жил жилийн өмнө. Тийм үү. Тий, олон жилийн дараа бас хурмаа ихэд гоёсан. Хүүхдүүдтэй олцоод ингээд ихэр амар гоёсах тий. Маш гоёсан. Хүүхдүүд нь ингээд санаа ярьдаг тий. Тийм манай ингээд дунд хөө одоо 4 настай байхгүй. Тэгээд ингэж ярьдаг байхгүй. Миний хурим дээр хин ирлээ. Миний хурим хай моллоо гэ. Миний хурим гэж ярьдаг юм рий. Яа хөөрхий. Хүүхдүүдтэй хийх нь бас айгуу гоёсан. За би болохоор kitchen studio-г яг энэ контентод зориулаад бүр гуйгаад бүр яг энэчэл хийх юм байна гэж бодоод зүгээр галтгоо гэж бодвол бүх юм энэчээ байгаа. Яг зөвхөн ингээд мэрэгжлийн хоол заахаас гадна ашиглагдаж байгаа энэ чи бүгд төр ашиглагдаж байгаа бүгд тэрнийх ийм бас гоё ер нь бол хэрэгтэй галтгооны хэрэгтэй бүх юм байх юм бол эндээс ер нь л авч болно. Тэгээд Дүсима өөрөө хэр галтгоондоо цагийг өнгөрөөдөг вэ? Тэгэл одоо 3 хүүхдээ ээж болохоор өсө галтгоондоо хамгийн их цагийг л өнгөрөөнө. Гэртээ байгаа үедээ. Өглөөний цагийг нь уулгаал тэгэл ажлуудаа амжилж яваад өдрийн цайны цаг болоод өдрийн цай хийж идүүлчихэл тэгэл жоохон юм амжилж авал тэгэл оройн цаг. Хоолноос хоолны хооронд ерөөсөө тийм л байдаг. Тэгээд ээж нар бол энийг хөлмөрсөн ойлгож байгаа. Окей, энийг хоол яаж ирчихлээ? Хоёлаа наалгаж салгаад үрчтийн мөн хэр их орох юм? Үртгэхгүй хоёлаа зүгээр яг харж байгаа л ячуу. За тийм. Хоёлаа цаг харна 45. Нэг 18 за бараг 20 минут арай хүрэхгүй буцлахад өгөн болдог. За би тэр хооронд энэ truffle-тэй давсараа самн амталж идэм үү? Хоёлаа тэгтээ энэ дээр ихчих юм уу? Тий. Шууд хажууд нэрчиж үү? Тэг. За ингээд манай хөөрхөн царайлаг хүрд маань гарч ирлээ. Энэ амар хөөрх аваад харлаа. За ирүүлээ шүү. Харахаас яаж. Дуугүй, дуулдаггүй, дуулддаггүй. Өгцөн хугацаанд харахгүй, сонсохгүй, ярихгүй гэсэн 3 картнаас нэгийг нь сонгож, хоолоо үргэлжлүүлэн хийнэ. За энэ чинь 3 сонголт байна. Хоёлаа ингээд одоо production багийн хэлсэн цагаар энэ 3-аас сонголт чамд өгнө. Тэгээд би бас хамт биелүүлнэ. Нөгөө ингээд ярихгүй, харахгүй. Окей, за. За хоёлаа эндээс сонгоод тэгээд за харахгүй гэдэг. Сонсохгүй гэж байна. Зэнс гоё юм чи харахгүй гэхлээр яаж харахгүй хоол ихээ. Чи тэгэл зааварлал тийм үү. Гэтэ нэх удаан биш хаа тий. За яаж гэсэн загс шарах юм байна тэмний гарыг төлчвэ. Чинийх ч байгаа хэцүү. За би Өөний чи ингээд зүүчлэр нэрээ амар магарыг. Амар чанга ярьж бариад идэв лээ. энэ одоо амар улаан мөнгөтэй юм бэ манайхаа. Амар эротик. За чиний нүдний бодох чинь жоохон болчиход. Зүгээр. За зүлээ шүү. За зүлээ шүү гiko. Чи тийм гараа төрчвөл миний буруу биш шүү. За. Тэгтээ би юу одоо хойлоо загсаа шарах хэрэгтэй. Чи надад яа тэр даа. Загсаа шарья. Хайрлын 5 баярсан. Аавн. Яа. За 2 хайруулын 5-ыг тавилаа шүү. 2 хайруулын 5-га 2 зэрэг шархан би шархан бас. Тэг чи гол нь яг юу хийе? Харахгүй мэт яг юу гэж. Заавал юм хийгсэ. Суппани. Чи зүгээр зогсоод иж юм шүү. Үгүй болохгүй. Юу хийх юм би шийдвүүлнэ. Оролцуулах хэрэгтэй. За 2 плит гэж гисэн асаач. Би гараа ууцсан маш үзэгчтэй. Тосон чархуулаа. Тосон шархуу. За. Чи хийх үү? За. За халуун нэг яг энэ. Шүтээ шах. За одоо энийг. За. Жоо халаг. Жоо халахлаар хоёлаа. Энэ үнийг truffle-тай ойлонлоос зүгээр нь лөө. Оо марцсан шүү. Яг уу. Чиний яриад гэдээ сайн сонсгдсан. Яг дуус салгидсан.
Truffle ойлоо хийчээ. Дээрээс нь нэмчээ. Хоёлаа truffle загсандаа. Загсандаа. За энэ дээр ингээ массажлах ингээд Массажлал сайн гинэ. ойлоо ингээ цацаа массажлая. Давсаа ингээ шингээгээд үү? Тий. Ингээд чи ойлоо цацчих. Тэг би массажлая за. Энэ амар аюултай юм аа. За одоо шахаас нөгөө юм шиг жаасаа. Юу цаа? Бүргээ сонсохгүй. За. За, чи завсаа тавь. Завсаа ийшээ тавь. За яг юм. За би шаардлагатай заяа. За болио. Чангшама. Үгүй Солси хоо. Ави. Амарама. Болохгүй. За би чих яахгүй. Чинг бэжи. Би чамаа. Батлаа байдаа юм. Яа, супер. Чаярсан бах тий. Чи ингээ сүүлийнх нь хүү энэ бүр төлөвлөлээ. Нүү шархачаалаа би айгаад авчлаа. Үгүй. Йоо, яг нэг яг нэг чаленж биелүүлж байгаа бүр дүрдээ орчтой юм тий. Би бүр сая сонсохгүй болт. За бид хоёр тэгтээ бас яг чаленжын чухал ч гэсэн хоол их нь амар чухал болохоор бүтлгүүдэж болохгүй болохоор ялцчихо зогсоочлоо. Тэгээд одоо чанах шарах уралдал би аам бах гэж шууд чанах. Би авъя гэсэн шууд. Шууд нэг. Ээнэтэй. За одоо шууд захсаа шавчлаа тий. Загсаа эхлээд ингээд Aristotle-ийн доорн тавьчих. За шин хатлаа. Энэ гэхдээ truffle oil үнэхээр бүр юм тансаг шууд амжиж байгаа. Тэгээд хин халаагаад хэрэггүй. Тэгээд төлөвччинь. Тэгээд загс маань айгүй хурдан болчихно. Тэр хооронд энэ дээр юу вэ? Кэлээ тавьчих. За манай одоо хоол яг эд үе дээр ер нь бол явж байна. Тэгээд яг эд үе дээр явж хахад юу басах гэдэг. Эд үе дээр явж хахад нь гоё асуултууд асууя гэж бодлоо. Тэгээд мэдээж би тусалж байсан. Гэхдээ гоё хажуугаар нь хоёлоо юмнуудтай хариулаад байв. За хэмжээлтнийх нь эмэгтэй хүний хэм чанар үн цэнийг хадгалахад хамгийн чухал гэж боддог зарчмууд юм. За би жаа. Айгуу гоё асуулт нэр айгуу халуухан юм болж байна одоо. Наад чинь ер нь асуулт нь өөрөө л баг хариулт юм шиг. Зүгээр дүүцний өөрөө мэддэг. Тэгээд тэрэндээ үнэж заагаад тэгээд тэр гоо үнцнээ бусдаас хамгаалаад, тайрдаад, өөрөө хайрлаад өсчод тэгээд барих. Гол нь өөрөө өөртөө үнэж байх. Тэгээд ер нь гоё юм болоод, сайхан юм болоод явахад явах гэж бодсон. Эмэгтэй хүмүүс чинь ингээд яг гоё юм гэхэд тэр юм хайр түгээх гэж хамгийн гоё гэгээлэг байх гэж ирсэн юм шиг надад санагдаад байхгүй. Ингээд гол нь тэрийг маш гоё хамгаалаад, хайрлаа тэгээд явах гэж бодсон. За хоёлаа ивчсэн хүргэлэл гэсэн. Загсаа авчи. За загсаа болцоо. За за бэж. Би нэг юм хотлоод таслах. Өргөж. За загс маань ингээ амарч байхдаа бас өөрөө ингээ дотроосоо ингээ болно. Тийм тэр процесс бас амар чухал. Ер нь стейк эднэр ч гэсэн шарж байгаад амар чухал. Өөрөө өөртөө гоё амтын өөрөө ажиллаа хий. Дүүсийн маань 3 хүүхдээ ээж байгаа. Тэгээд том нь болохоор охин 2 бах үүдтэй юм байлээ. Тэгээд ер нь бол эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг өсгөхөд ялгаа юу байдаг вэ? Ялгаа бол байгаа. Бүр тийм амар асар том ялгаа байхгүй ч гэсэн манай хүүхдүүд бүгдээрээ бас бага насны хүүхдүүд болохоор одоохондоо тийм амар ялгаа бас нэг харагдахгүй. Гэхдээ миний анзаарснаар охин хүүхдүүд бол ялцчгүй маш халамжтай. Тэр халамж нь бол бүр тулцсан. Одоо жишээлбэл би ингээд өвдцэн ингээд сууж хаад чи яаж энэ өвдцэн үү цай авах уу ус авах уу дээр авах уу хүнжил авах уу та хийвч би ингэж би дүүнрээ арчи ингэж тэгчээгээд анх 4 настайдаа ихчулж исэн байхгүй юу. Тэгээд 4 наснаас хойш л ерөөсөө ээж та ядарч чинь яасан гэл ер нь
ийм халамж маш өндөр. Ийм хүн ингээ мэдрэх чадвар нь бас өндөр. Тийм. Гэхдээ яг манай хөвгүүч ч гэсэн халамжгүй бол биш л те. Гэхдээ охтууд илүү ингээ хүнийг мэдрээд хараад ингэсэн байна гэсэн тийм ийм мэдрэмжтэй хүнийг ингээд халамжлах, хайрлах одоо эмгтэй хүний цаанаасаа юм өгдөл байгаа шүү дээ. Манай бандн маань болохоор маш ирэх. Ерөөсөө тийм манай дунд хүү маань болохоор ерөөсөө юм наалтан бат няллуурах дуртай, тэрүүл хүн сүлэх дуртай нэг тийм хүү гэдэг. Эрэхтэй хөлт болохоор ээжтэй ингээд нэлээ ингээд эрхлэх дуртай гэх юм. Ингээ хаяа ингээл за эрэхтэй хөлтийг хамаагүй эрхлүүлж болохгүй гэж хэлдэг ш тий. Тэнгүүт манай нөхөр бит хоёр ерөөсөө тэгдэггүй байхгүй. Яг тэгэл эрхлэмээр авал тэгэл эрхлүүлчихдэг. Угаасаа тэртээ дөрвөө тэр үг чинь том болоод тустай унтан том болоод тустай бүр гарна тий өөр газар амьдрах болно. Тэгэл одоо хүүхдүүдээ баг дээр нь тэгэл аль болох хайрлал, аль болох юм хайранд хайрлах үеийн хайрлаад тий. Үсээ энэ чинь тэгэл өрөөндөө алгуулаад явчихна гэж ботхлоор л юм аахгүй. Бүргээл нэрээ манай одоо гэртээ яг ингэдэг байхгүй амар инээдтэй том өрөөндөө ингээ бид нар байж хахад тавуулаа нэг болондаа л ингээ яг нэг болондоо ингээ байдаг цаа амар инээдтэй яг тийм үе дээрээ байгаа. Тэгээд хүүхдүүд чинь ингээ том болоод ирэхлээр ингээ өрөөндөө тийм ээж өсвөр насны эхэлчих үедээ гэж боддог. Тэгэхээр одоо яг тийм хөөрхөн байгаа дээр нь одоо ийм юм шүү. Тийм байгаа дээр нь тийм байхыг хичээдэг. За манай соуснд маань юу орох лээ? Соусыг хоёул өргөжлүүлээд загсаа шарсан юмдаа шарчин. Шууд тосонд нь өргөжлүүлээд тэгээд сонгон хийн. За хоёул энийгээ ингээд шарж байгаа. За манай жинжер. Энийгээ нөгөө төрөөр шахах уу? Жинжер зүгээр сквад үрчж байгаа юм шиг үрчж байна. За тэгээ. Цармас сонгон таагаагаараа хийгээд за коконатны сүүгээ хийчин. Бэмэр хийцэн үү? Тэгээд за тэгээ нэмэлтээр манай хонин нуг апу дэргийн хөрхөн нэртэй хонин нуг 100% яг үнэний сүүгэж хийдэг юм билээ. Тэгээд ер нь бол олон улсын стандартад нийцсэн анхны бяцлагны үйлдвэр Монгол үйлдвэр юм билээ. Тэгэхээр би энэ амар хайртай үндэсний үйлдвэрээ дэмждэг. Тэгээ өнөөдрийн соуст нь би битээрт 2 сонголт байгаад моцареллагийг хийчихлээ гэж бодлоо. Тэгээ моцарелла нь болохоор арай нөгөө нэг ийм сунамтгай материалтай өөр нөгөө нэг чизүүдэд бодвол тэг арай зөөлхөн болохоор яг салмонтай нь болох юм болов гэж бодож байна. Ханна номин ингээд алгадаад яваад шүү дээ. Массажлал. Окей. Энийг жижиглж хөө үрчээ те. Манай туслах тууч төгслөөж. Одоо хоёлаа цаангаа хийгээд давс перцээгээд жоон таглаа тавьчих. Уусаа жоон ингээд тэгвэл тэгтэг. Амар тийм Таиланд мэдрэмжтэй хаалснагдаад байна да. Яаж конкуренц орчихлоо цагаангаа ороод. За хоёлаа шууд давс перцээ бас ингээд хийчихнэ. За перцээ жоон ингэж хийгээд за би мэдээж чочин маань над дээр хүнстэйгээр ирж байгаа хийх хоолоо бэлтэж байгаа ингээд маш олон юм манай контент маань ингээд чочнороо бэлдүүлдэг байгаа. Гэтэ би гоё мөхтөл хийж өгдөг. За баярлалаа. Тэгвэл за өнөөдрийн тэгээд манай мөхтөлийн орчин маань болохоор эхлээд хэдүүлээ бэлдэж хүргэсэн цайгаа мөсийг хүргэжээ. Тэгээ мөсөн дээрээсээ гоё orange 100% шахсан шүүсээ хийгээд тэгээд манай гол орцоолох ориглооны sparkling ус маань байгаа. Тэгээд ориглооны маань нэг гоё юм нь 0 сахартай, 0 калоритой. Тэгээд ерөөхдөө би бол гацтай юм ер нь бараг хэрэглэдэггүй. Хаяа бүр нөгөө нэг юм чихртлэг юм уумар санагдаж байгаа үедээ энэ бол хамгийн гоё сонголт. Тэгээд бас энэ амт нь айгуу тийм гоё сэргээж өгт юм лээ. Тийм. Эний мөчртэйс юм уу? Тийм баха. Үгүй юм шиг зааж. Энэ яа үгэнд орохгүй. За.
жоохон юу ихтгэлтэй их стресс юм байна. Лаймныхаа шүүсийг дээр нь шахаад шууд ингээд амар гой сэргээхээр санагдаж байна. Хоолтойгоо бас ер нь тохирох юм байна тий бодоод чинь. Ойлс амар тагтсан. За энийг хөрхөн дээр нь баг ингээд живүүлч. Хүүлч. Нэг бодлоо шүү дээ. За. Ингээд коктейл маань бэлэн болчлоо. Одоо хоёлоо гоё хоолоо тавглая. Энэ серамикнуудыг би kitchen studio-гоос авсан. Энд чинь ашиглагдж байгаа бүх ингээд хэрэгслүүдийг kitchen studio-гоос авах боломжтой. Ер нь бол яг мэрэгжлийн галтгоо буюу гэрийн галтгоонд хэрэгжилж болох юу лэн бүгдээрээ kitchen studio дээр байгаа. Одоо нөө миний хүсвэлсэн кейл нэрээ кейл маань чи идэж үзээгөө гэсэн штэ ингэж. За кейл маань гэхдээ жоохон удаан юм дээрээ яг энэ гоё ах шиг байна. Яг ийм чипс шиг. Тий. Тэгээ гол нь хоёулаа бараг давс дээр ашиглаагүй. Зя хайлаа эхлээд гоё моктейл байна. Ой. Cheers. Цайтай моктейл анх удаа ууж байна. Тийм гоё. Ийм яг нэг юм жоохон Япон хамт бас амтагдаж байна. Нөгөө цай болсон болохоор. За, халуунсыг. За хол. Лайма дээрээс Лайма ингээд соуснда дүрээд эхлээд салмон амсыг. Гоё. Би бүр яг заас ойрт идэггүй. Утсан байна. Дахиад нэг амсыг. Хань нухтай баярлаа. Хань нухтай баярлаа. Гоё зөөлхөн. Нүг чиний хэлээдсэн хуурай биш. Гоё зөөлхөн болсон байна бүх юм. Тийм коконат нэг гоё болчих тийм. Коконат яг завстай аюу гоё зогцд юм байна. За хэдэн оноо хий. Би бол яг 9.5. За гоё. Энийг нөгөө 100 эзэн бол бүр яг 10 болохоор. Одоо нөгөө жоохон сэрхэн болохоор 0.5 насч. Өдөртөөс хамаарна. Би гоё олон гоё хоол идэх нэ. Эхний гэхдээ шалгуурыг дүүзи маань нэлээд өндөрт тавилаа шүү. Дараа чинь цочт нь анхаараарай. За хоёлоо хоолоо идэж явах зураа. Хамгийн сүүлийн юм. Энд чинь юм хөөрхөн юм хүлээж байгаа. Түрүүний сушин дээр байгаа. Энэ юм хөөрхөн. За энэ дотор болохоор юм цагтлын хувцас байгаа. Тэгээд энэ дээр болохоор манай ер нь бол уламжлалт чаленж гэж явж байгаа. Энэ дээр дараачийн зочиндоо зориулаад яг одоо нэвтрүүлэг эхлэхийн өмнөх нэг гоё чаленжийг өгөх юм. Окей. Тэгэхээр ингээд дараачийн 2 дахь зочин маань чиний чаленжаар эхлүүлээд тэгээд үргэлжлээд цаашаа ингээд явна гэсэн. Окей, баярлалаа. За энэ дээр бас жоохон хорон байх хэрэгтэй биш үү энэ дээр? тийм чи юу л бол юу бичиж болох юм. 9.5 авсан хүн чи. Хиний дээр бичлэх юм уу? Болохгүй. Хоол хийж чаддаг юм болоо чаддаггүй юм болоо. За хэд амрах юм биш. Хэд хэцүү биш. Энэ одоо ингээд дараачийн зочныг ирээртэл ингээд хадгалагдлаа. Амжилт. За ерөнхийдөө бид хоёр бол маш амжилттай эхнийхэн дугаарыг ингээд төгсгөлд нь ирж гин. Тэгээд дүүсээс сэтгэлийн сонсыг чаленжууд маань ямархуу байна. Бид бас анхныхаа дугаарыг ингээд бичиж гин. Гоё зочныхоо фидбэкийг сонсъё. За фидбэк бол үнэхээр гоё ахаас үр аргагүй. Тэгээд анхны зочинд болооч тэрөө ер нь маш гоё юм тааламжтай юм сэтгэлтэй байсан. Би анхнаасаа тэгээд юм гоё халуун дулаанаар зочноо хүлээж авч одоо энэ гоё контентыг эхлүүлж байгаагийг одоо баяр хүргэе. Баярлалаа. За ингээд контент маань ингээд төгсгөлдөө ирж байна. Манай спонсорууд маань Ориглон болон Хонин нуг маань байгаа. Та эдгүүгээр бас контентоо төсөөлшгүй. Ийм гоё зураг авалтыг хийж өгч байгаа Daisuki Production багийнхандаа бас баярлалаа. Урилгыг хүлээн авсан бас баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Тийм тэгээд дараачихаа дугаараар уулзцгаая. Баярлалаа.
Desperation strikes on your shopping spree. Baby girl, you're feasting, you're a killer queen. I know every single thing you want is at your feet.